За сайн байцгаана уу. Өнөөдөр математикийн 11 дугаар хичээл тэнцэтгэл биш гэсэн сэдвээр өрөөнд үзэн. 10 дугаар хичээл дээр та бүхэн тэнцэтгэл бишийн үндсэн ойлголтуудыг яг илүү дутуу юм байхгүй. Яг суур тэнцэтгэл бишийн бодлогоодыг хэрхэн бодох талаар үзсэн. Одоо болохоор тэнцэтгэл бишийн хэлбэрүүд нь өөр гэсэн хэлбэртэй өөр тэнцэтгэл бишийн талаар үзэн. Жишээ нь илтгэгч тэнцэтгэл биш, логарифм тэнцэтгэл биш, модультай тэнцэтгэл биш гэх мэт тэнцэтгэл бишүүдийг үзэн. Энд ерөнхий 3 хэлбэрийн талаар үзээд өнөөдөр хичээл дуснаа. Тэгэхээр та бүхэн эдгээр 3 ерөнхий хэлбэрийн талаар хичээл үзэхэд анхаарлаа сайн төвлөрүүлээд хичээлд идэвхтэй оролцоорой гэж хүсье. За одоо хичээл эхлэе. Хамгийн ихнийх сэдв нь илтгэгч тэнцэтгэл биш. Та бүхэн санаж байвал илтгэгч тэгштгэл гэдэг сэдвийг үзсэн. Тэгэхээр энэ явгүйр ялгаатай юу гэхээр тэмдгэрээ боيو их багын тэмдэг оролцож ирэхээр тэнцэтгэл биш болж байгаа. Тэгэхээр үндсэн ойлголтын хувьд хамгийн ихний бодлого жишээ гэх юм уу одоо дүрм гэж хэлж болох юм. А гэдэг тогтмол тооны зэрэг нь f(x) гэсэн функц, a гэх тогтмол тооны зэрэг нь g(x) гэсэн функц. Энэ хоёрыг харьцуулахад баруун талынх нь ийм их бол яаж энэ тэнцэтгэл бишийг бодох вэ гэж. За тэгвэл a 1-ээс их үед гэж a 0-с 1-ийн хооронд гэж хоёр янзаар хуваана. A 1-ээс их үед f(x) гэсэн функц нь g(x) гэсэн функцээс бага болж таарна. Тэмдэг нь яг хэвэндээ байна. Харин a 0-с 1-ийн хооронд бол зэргийн хувьд тэмдэг нь эсрэгээр солигдно гэсэн дүрм байна. Тэр нь ойлгомжтой байгаа. Шууд 2 дугаар дүрмээр яриа. 2 дугаар дүрм ux гэсэн функцийн fx гэсэн зэрэг нь гэдэг тоо байгаа те. ux гэсэн функцийн gx гэсэн зэрэг. Энийн зүүн талын их бөгөөд тэнцүү бол ямар хэсэг тувааж энэхүү бодлого бодох вэ гэдэгт тайлбарлая. За эхний жишээн дээр эхний дүрмэн дээр хэдүүлээ одоо суур гэдэг. Одоо энэ тоогоо ux a гэдэг тоогоо 1-ээс их 0-с 1 гэсэн хоёр завсарт хуваасан те. Энэ дээр муу адилхан ux гэсэн функцээ 0-с 1 гэсэн завсарт хуваана. Энэ үед тэмдэг нь эсрэгээр солигдох буюу fx гэсэн функц нь gx гэсэн функцээс бага бөгөөд тэнцүү ажиллаж байгааз энэ тэмдэг нь зүүн шаарсан бол 0-с 1-ийн хооронд баруун шаарна. Харин ux функц 1-ээс их бол тэмдэг нь хэвэндээ буюу fx гэсэн функц нь gx гэсэн функцээс их бөгөөд тэнцүү байна гэсэн дүрм байна. Тэгэхээр нэгдүгээр дүрмийг ойлгосон байгаа. Хоёрдугаар дүрм нь маш энгийн байгаа. За илтгэгч тэнцэтгэл биш сэдвийн жишээ бодлого 1. За энэ бодлогыг хэрхэн бодох вэ? Энэ бодлогыг x квадрат хасах 8x нэмэх нь 13 гэдэг тооны x-ээс 5 зэрэг нь 1-ээс бага бол x утгах хэдвэ гэсэн бодлого. За энэ бодлогыг эхлээс өмнө хэдүүлээ нэг сая үтсэн томьёогоо баттаад авъя. Юугийн x гэсэн функцийн зэрэг нь fx гэсэн функц, ux гэсэн функцийн зэрэг нь gx гэсэн функц байвал яаж задлалтай вүлээ? Хоёр жишгээ задрах нь юу нь 0-оос 1-ийн хооронд байвал тэмдэг нь эсрэгээр солигдох буюу ийм болно. Энэ хоёрын нэгдэл юу x гэсэн функц нь 1-ээс их байвал fx гэсэн функц нь gx гэсэн функцээс их болно. Тэмдэг нь эсрэгээр солигдох. За үүн дээр суур буюу ux гэсэн функц нь 0-с 1-ийн хооронд байвал тэмдэг нь эсрэгээр солигдох буюу зүүн талд шаарчсан тэмдэг нь баруун талд шаарад зэрэг нь шууд буугаад ирж байна. Харин суур 1-ээс их байвал тэмдэг нь эсрэгээр үлдэх буюу зүүн талд шаарч байна гэдэг энэ дүрмийг ашиглан энэ бодлогыг бодох нэ. За энэ бодлого ингэж бодох нь хэдүүлээ одоо бодолтой эхлэе. За бодлого эхлэхээс өмнө 1 гэдэг тоог хэдүүлээ яаж янзлах вэ гэхээр 1 гэдэг тоо 1x квадрат хасах 8x нэмэх нь 13 гэдэг тоо функцийн 0 зэрэгтэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр энэ бодлого ч өөрөө 13-ын x 5 x квадрат хасах 8x нэмэх нь 13-ын 0 зэрэг болно гэд ойлгож байна тий. Тэгэхээр ux гэсэн функцийн оронд энэ орж ирнэ. x квадрат хасах 8x энэ 13 0-с 1-ийн хооронд байвал зэрэг нь болох x-с 5 нь эсрэгээрээ солигдоод 0-с их болно. Харин нөгөө талаас
x квадрат хасах 8x нэмэх нь 13 гэдэг тоо. Нэгээс их байвал тэмдэг нисгээр буюу хэвэндээ буюу x 5 зэрэг нь нодлоос бага. Тэгэд энэ хоёрын нэгдэл. Тэгэхээр энэ бодлоор бодохдоо бид нар жоохон уурвал тэгээд энэ хоёр тэнцэтгэл бишүүдийн огтлыг олоод дараа нь нэгдлийг нь олоход энэ бодол хэцээр рүү гарч ийна гэж ойлгож байна. За тэгвэл эхлээд энэ тэнцэтгэл бишиг бодно, дараа нь энэ тэнцэтгэл бишиг бодно, энэ хоёрын огтлыг олно. За тэгээ нэг хариу гарна. Энэ тэнцэтгэл бишиг бодно, энэ тэнцэтгэл бишиг бодно, энэ хоёрын огтлыг олно. Нэг хариу гарна. Тэр хоёр хариугаа нэгдлэр эцсийн хариуг олох нэ гин. За тэгвэл эхний ээлжинд энэ тэнцэтгэл бишиг бодох хэрэгтэй. Тэгээ энэ тэнцэтгэл бишиг бичвэл ойлгож нэг орнтой. Эхлээд зүүн талыг бодоод дараа баруун талын тэнцэтгэл бишиг бодоход бол хангалттай. Тэр 0 x квадрат хасах 8x нэмэх нь 13 гэдэг тэнцэтгэл бишиг бодвол дискриминантын аргаар шууд бичээ. Хасах 8 нэмж хасах 8 квадрат 64 хасах нь 4 үрч 13. Дискриминантын томьёогоо бид нар бүгдээр мэдж явах ёстой. Мэдхгүй бол өмнөх бүх тэнцэтгэл тэгштгэл гэдэг сэдвүүрөө дискриминантын аргаар x1 x2 утгыг олдог томьёог бид нар үзсэн байгаа. Тэгэхээр би та бүхнийг ойлгож явах гэж тамаагийн хэлэхгүйгээр шууд орлуулах аргаар ингээд тоонуудаа орлуулаад ботсон шүү. Тэр өмнөх хичээлүүдийг та бүхэн тасралтгүй үзчихэж одоо өнөөдрийн хичээлийг хангалттай бүрийн юмсанд ойлгож чаднаа гэж хэлэхэд хэлсдэггүй. За тэгээ бодъё. 64-өөс 4-өөс 13 52 гасаар язгуур дээр 12. Тэгэхээр 4 дээр нэмсэх язгуур дээр 3. 2-ыг хуваагаад өчгөр 8-ыг 2 дугаар 4. Язгуур дээр 12-ыг 2 дугаар язгуур дээр 3 гарч ирж байгаа. Тэгэхээр интервалаа зурвал зүүн талдаа 4-өөс язгуур дээр 3, баруун талдаа 4 дээр язгуур дээр 3. Тэгэхээр хамгийн их зэргийнх нь өмнөх коэффициент нэмэх байгаа учраас нэмэх хасах нэмэх гэж задраад 0-оос их утгууд нь буюу ингэж аав. За язгуур дээр 3 ч өөрөө ойролцоогоор 1.7-оос их 1.7 гэдэг тоо байгаа гэдгийг мэдж олно. За ийм байвал 4-өөс язгуур дээр 3 ч ойролцоогоор үед болох 2.3 гэдэг тоог баримжуулж энэ өөр 2-оос их тоо тий 4 дээр нэмэх язгуур дээр 3 ч ойролцоогоор 5.7 буюу 6-аас бага тоо гэдэг ямар ч сан их багын жишээ. Ийм учраас энэ хоёр шийд нь энэ бодлогын зүүн талынх нь бодохоор ийм хариу гарч байна. Харин баруун талын бодвол за зүүн талын бодоход юм. Харин баруун талын бодвол x квадрат хасах 8x нэмэх нь 13 нэгээс бага. Тэгвэл нэгийг ийш оруулахаар x квадрат хасах 8x нэмэх нь 12 тэгээс бага. За 8-гаар хасах 8x-ийг хасах 6x хасах 2x гэдэг 2-өөс хувааж болно. Тэр өөрчлөхгүй ингээд хувааж байгаа шүү дээ. Тэгэд энэ хоёрыг бүлэглүүл x-с алтнаас гаргана. x-с 6 хасах нь 2 x-с 6. За хоёуланд нь x-с 6 учраас x-с 6-ыг алтнаас гарвал x-с 2 болно. За өрсөлдөөн болгон задлалчлаа. Тэгэд нөгөө интервалын аргаараа бичвэл 2 6 болно. Нэмэх хасах нэмэх болно. Яаж нэмэх хасах нэмэх гэдэг тэмдгүүдийг мэдээд байгаагаа гэвэл x өмнөх коэффициент нэмэх, x өмнөх коэффициент нэмэх. Ийм учраас энэ хоёр үржүүр нэмэх гарна. Дараа нь хасах дараа нэмэх. За энэ тэнцвэр бишүүд 0-оос бага утгуудыг аваарай гэсэн учраас хасах утгуудыг аваад 2-оос 6-гийн хооронд хариу байна гэсэн. За тэгвэл энэ хоёрын огтлол гэсэн үг тийм 0-оос 1-ийн хооронд байх утгууд нь гэхээр ер нь бол интервалаа зурчвал яагаад би энэ дээр ийм хэлсэн бэ гэхээр одоо 2 яг хаана орших вэ гэдгийг би олох гэдэг байхгүй. 2 болохоор 4-өөс язгуур 3-аас зүүн тишээ оршоод байгаа. Харин 6 болохоор 4 дөрвийн язгуур 3-аас баруун тишээ оршоод байгаа гэдгийг л зурх гэж би ийм жишлэг хийсэн. Тэгэхээр энэ хөвчлэг дээр ингээд өвөн дээр би нэг зүйл мартсан байна. 4-өөс язгуур 3 чинь тэнцэхгүй учраас шийд болохгүй. За энэ хоёрын хоорондох утгуудыг аавна гэхээр энэ хоёрын огтлол чинь энэ хоёрын завсар авах утга энийг доошоо булгаад энэ хоёрын завсар авах утга байна. Өөрөөр хэлбэл энд хариугаа бичээд 2-оос x их 4-өөс язгуур 3-аас бага нэгдэл 4 дээр нэг язгуур 3-аас их x
6-аас бага гэдэг хариу гарч байна. За зөвхөн энэ тэнцвэртэй бишиг бодоход ийм хариу гарч байна. За тэгэхээр энэ бодлого дуусаагүй шүү дээ, та бүхэн мэдж байгаа. Одоо энэ 2 дугаар тэнцвэртэй биш энийг бодъё. Тэгэхээр x-аас 5 нь тгээс их учраас x нь 5-аас их гэж болчлоо тий. За тэгвэл 2-оос x энэ хоёроо огтлохоор 4 дээр нэмэх 6 дугаар 3 чинь 5-аас ихтэй. Учраас шууд автоматар 4 дээр нэмэх 6 дугаар 3 нь x 6 гэдэг хариу гарна гэж хэлж бол. Яаж нэг бодов? За 2-оос энэ бодол яг энэ хэсгийн хувьд 2-оос их 4-өөс 6 дугаар 3-аас бага гэж байгаа. Энэ болохоор 2-оос 2.3 гэсэн 2 тооны хувьд ойролцоогоор үзэж байгаа. Тийм учраас нөгөө талд x нь 5-аас их гэж байгаа. Учраас энэ хоёрын огтлол тийм учраас энэ бол ямар ч шийдэнд хамаарахгүй буюу алга болно. Тэгэхээр энэ хоёрын огтлол болж хувирлаа гэсэн үг. Энэ хоёрын огтлол гэхээр зургийн зурвал x нь 5-аас их нөгөө талаас 4 дээр нэмэх 6 дугаар 3-аас 6-гийн хооронд байна гэхээр ингээд орж ирэхээр энэ хариу гарч иж байгаа гэж ойлгож байгаа. За тэгвэл хамгийн ихний энэ хэсгийн бодлолт нь буюу эцсийн хариу энэ гарч ирлээ. Одоо бид юу хийх вэ гэхээр энэхүү хэсгийн бодлолтыг юм. За одоо тэгвэл шинэ бүрнээс эхлэе. X квадрат хасах 8x нэмэх нь 13 1-ээс их гэсэн үг тийм. Нэгийг ийш оруулахаар x квадрат хасах 8x нэмэх нь 12 0-оос их. За үүн дээр бид нар яг энэ дээр үржигдэн бодлон задлсан x квадрат хасах 8x нэмэх нь 12 гэдэг үржигдэн бодлон задлахаар x хасах 6-г бүрчин x хасах 2 гэж задлсныг мэдж байгаа учраас бодолт их шаардлагагүй шууд ингэ бичиж болно. Тэгээд энэ тураалаа зурвал 2 6 нэмэх хасах нэмэх 2 6 2 нь орохгүй учраас ингэж бичиж байна. Нэмхүүдний юм шийд болно. За эхний тэнцвэртэй бишүүд хариу нэм гарч байна. Хоёр дахь тэнцвэртэй бишүүд x 5 тгээс бага буюу x нь 5-аас бага. Өөрөөр хэлбэл тураалдаг зурвал 5-аас x нь бага. За энэ доор нь адилхан харьцуулах байдлаар зурвал ийм гарнаа. Гэт дурж олно. Тэгээ энэ хоёрын огтлол учраас 2-оос зүүн шиг орших цэг буюу x арилгатан. Тэгэхээр сайн хэдүүлээ x нь 5-аас бага гэдэг хэсэгтэр зогссон тий. Тэгээд 2-оос бага 6-аас их гэсэн эхний тэнцвэрлэгчээр бодсон. Дараагийн тэнцвэрлэгч харин x нь 5-аас бага гэдэг доор нь зурвал ийм болно. Энэ хоёрын нэгдэл гэдэг хаалтны ачаар бид нэгдлийн нь олвол огтлол гэдэг хаалтны ачаар тэр энэ огтлын хаалтыг зурвал x арилгатан хасах хязгааргүйс 2-ын оронд байна гэд хариу гарлаа. Энэ хариу нь бидний энэ тэнцвэрл энэ хаалтан дотор байгаа хоёр тэнцвэрл бишийн огтлын эцсийн хариу гарч байгаа. За тэгвэл эхний хаалтны эцсийн хариуны хоёр дахь хаалтны эцсийн хариуны энэ хоёрын нэгдлийг бичвэл x арилгатан хасах хязгааргүйс 2 4 дээр нэмэх 6 3-аас 6 гэл энэхүү бодлого дуусч байна. За тэгэхээр энэ бодлого дээр маш урт бодлого байлаа. Маш их бичигдэл шаардсан бодлого байлаа. Тэгэхээр ойлгож авах зүйл их байсан байх гэж найдаж байна. Нэг үрчлэн бодлолтуудад тайлбарласан болохоор та бүхэн бүрэн 100% хэмжээнд ойлгосон байхаа гэж итгэж байна. Тийм учраас ижил төрлийн бодлогууд бүгдийг ийм аргаар ботоосороо боломжгүй. Ийм аргаар нэг бүрчлэн тест дараатаагаар миний хийсэн үйлдэлүүдийн дараатай бодвол энэ бодлогын эцсийн хариуг ийм муухай хариу гарсан ч гэсэн бодож чадхаар байна. За илтгэгч тэнцвэртэй бишийн хувьд бол эхний жишээ юм хүнд байлаа. Тэгэхээр одоо 2 дугаар жишээ бодлого эхлэе. За тэгэхээр жишээ бодлого 2. Энэ бодлого бол маш энгийн бодлого байна. Саяны жишээ бодлого нэгтэй харьцуулбал маш хэлбархан энгийн бодлого. Тэгэхээр та бүхэн амархан бодож чадах гэж бодож байна. За 2-ын x зэрэг гэдэг тооны квадрат чинь 2-ын 2x гэсэн зэрэгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл 4-ийн x гэсэн зэрэгтэй тэнцүү тийм. Ийм учраас
4-ийн x-ийг ингээ орлуулчих. Ингээ орлуулчих. Тэгэхээр 2-ийн 2x нэмэх нь 2 үүрч 5-ийн 2x. Харин 10 гэдэг чинь өөр 2 5 үүрчэр буюу 2 үүрч 5-ийн x зэрэг буюу 2-ийн x зэрэг үржих нь 5-ийн x зэрэг тий. 2-ийн x зэрэг үржих нь 5-ийн x зэрэг. За тэгвэл энэ бодлогыг амархан байдлаар бүгдийг 5-ийн 2x хуваагаад өгч. Тэгвэл 2-ийн 2x-ийг хуваах 5-ийн 2x нэмэх нь 2 асна 2-ийн x-ийг үрж 5x хуваах 5-ийн 2x. За юу болчих вэ гэхээр бүгдийн 5-ийн 2x хуваахаар энийг хуваахаар энэ гарна. Энийг хуваахаар энэ 5-ийн 2x нь устна. 2 үлдэнэ. Хасдаг нь энэс 2 хуваана. Ингээд ийм бахаа янзлуул 5-ны 2 гэдэг тооны 2x зэрэг нэмэх нь 2. За хасдаг нь 2-ийн хуваах 5-ны x зэрэг болно. За хэрхэн юм болчих вэ гэхээр 5x зэрэг 5-ын 2x зэрэг хуваахаар доороо 5x зэрэг үлдэнэ. Тэгэхээр 2-ын x зэргийг 5-ын x зэрэг хуваахаараа 5-ны 2-ын x зэрэг буюу ийм бол. Тэгвэл бүгдээрээ 5-ны 2-ын x зэргийг a гэж орлуулъя. Тоогоор орлуулахаараа бож болно те. a-гийн 2 зэрэг хасдаг нь a нэмэх нь 2 тгээс байна. Тэгэхээр бид нар энэ бодлого ийм болчлоо гэж ойлгож байна. За энэ бодлогыг үргэлж биелэх хариутай буюу a квадрат хасна 2-ыг үржин a үржин 2-ны 1 нэмэх нь 4-ний 1 нэмэх нь 4-ний 7. Гэт хэдийн задрах ажил та 2-ыг үрж 2-ын 1 гэхээр энэ хоёр устдад буцаад a гараад ирнэ. Харин 2 гэдэг тоогоо 4-ний 1 нэмэх 4-ний 7 гэдэг яг бүхлэглэлчээ. Тэгвэл эхний 3 үед юу болох вэ гэхээр эхний 3 нь a-с 2-ны 1-ийн квадрат нэмэх нь 4-ний 7 гэдэг хариугаар. За энэ тоо чинь тгээс их байх ёстой гэдэг тэнцэл биш байгаа тий. Тооны квадрат учраас тгээс их бөгөөд тэнцвэ. Энэ үргэлж тгээс их тоо. Тэгэхээр энэ хоёр нийлбэр үргэлж ийм байна. Тэгэхээр энэ үргэлж биелэх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл x нь хариалтаа асар хязгааргүйс нэмэх хязгааргүй байх үед энэ бодлогын хариу гарч байна гэд энэ бодлого дуусч байна. Тэгэхээр илтгэгч тэнцвэр биш дээр иймэрхүү байдлаар ямар нэгэн тоогоор хуваагаад ийм хэлбэрт оруулаад энэ хэлбэрээ орлуулах арга ашиглаад маш энгийн байдлаар ийм бидний хамгийн сайн мэддэг тэнцвэр бичлэг рүү шилжүүлээд бүлэглэх эсвэл квадраталах аргаар эсвэл дискриминантын аргаар бодоод энэ бодлогын эцсийн хариуг ингэж олж болох нэ гэдэг зүйлийг энэхүү бодлогоос харж болно. Тэгэхээр энэ бодлогын хариу хасах хязгаараас нэмэх хязгаар гарсан их сонирн байна. Жохон алдаатай бодлого байсан гэж магадгүй. Гэхдээ хариу нь бол хариу. Ямар ч яг анхны өгөгдлөөр бид нэр бодлогоо бодж дуусаад ийм хариу гаргасан. Ямар ч алдаа гараагүй. Тэгэхээр эдний энэ бодлогын хариу юм байна гэд жишээ бодлого 2 туслаа. За энэхүү илтгэгч тэнцэтгэл биш сэдвийн хамгийн сүүлийн жишээ бодлогыг тайлбарлая. Энэхүү тэнцэтгэл өгсөн бол тэнцэтгэл биш өгсөн бол x утга хэдвэ гэсэн бодлого байна. За энэ болохоор 2-ын зэрэг функцээр өгчтэй. Энэ талд 2-ын зэрэг ямар ч гэсэн байгаа юм шиг ажиллагдаж байна. Яг бол 16 ч 2-ын зэрэг, язгуур дээр 2 ч 2-ын зэрэг, тэрний асхны зэрэгээр ер нь бол 2-ын зэрэг гэсэн үг. Тэгвэл баруун талд байгаа энэ тоогоо баг зэрэг янзлаа. 16 ч 2-ын 4 зэрэг өчнө язгуур дээр 2 гасах. За 2-ын 4 зэрэг язгуур дээр 2 ч 2-ын 1 зэрэг гэсэн үг тийм. Эний асхны зэрэг. Тэгвэл 2-ын
4 бүхэл 2-1 буюу 2-9 зэрэг бол. За энэ 2-ын 4 зэргийг 2-ын 2-1 зэрэгээр үржүүлэхээр 2 нөгөө илтгэгч зэргийн чанараар энэ хоёр зэрэг нэмэгдэнэ. Тэгэхээр 4 бүхэл 2-1 буюу 2-9 гарна. Энэний хасах 1 зэрэг. За тэгвэл ийм байгаа учраас 2-ын хасах 2-9 гэдэг зүйл гарч иж байна. Тэгвэл баруун талд байгаа тооны энэ гэсэн. Тэгвэл зүүн талд байгаа тоон энэ, баруун талд байгаа тоон энэ. За тэгэхээр 2 гэдэг тоо буюу суур нь 1-ээс их тоо учраас шууд зэргийн ямар нэгэн тэмдгийн өөрчлөлт гарахгүйгээр буулгачих болно. Тэгээ бүгдийг 2 талаар үржүүлж. Тэгэхээр 2x квадрат хасах 16x нэмэх нь 15 хасах нь 9. Хасах 9-ийг ийшээ оруулчвал 2x квадрат хасах 16x нэмэх нь 24. За бүгдээрээ 2 хуваагддаг тоо учраас бүгдийг 2 хуваачвал x квадрат хасах 8x нэмэх нь 12 тэгээс бага бүх тэнцүү гэдэг бодлого шийдлээ. Тэр энэ бодлогын эцэг хариу энэний хариудад адилхан гарах нэ гэсэн. За энийг бодохдоо хэдүүл өөрсдөө бодлого задлахаар бодож олно. Тэгээ за бодвол 8-ыг хасах 6x хасах 2x гэж задлаад энэ хоёрыг энэ хоёрын хооронд бүлэглвэл хаалтнаас x гараад x хасах 6 хасах нь 2 x хасах 6 гэж. Одоо яаж гардаг вэ гэхээр x квадрат хасах 6 x-ээс x-ийг хаалтнаас гаргавал x-ээс хасах энд x үлдэнэ. Энэ хасах 6x-аас x-ийг хасвал x-ийг хаалтнаас гаргавал хасах 6 болдог. За энэ хоёроос хасах 2-ыг хаалтнаас гаргасан учраас энд x үлдээд 12-оос хасах 2-ыг гаргасан учраас хасах 6 үлдээ. Ийм учраас хоёулд нь x хасах 6 байна. Яг цаана x үлдээд хасах 2. Тэр өршүүн болон задлах арга чинь яг ийм зүйл яваад байгаа тийм. Эн чинь тэгээс баг бүү тэнцүү гэж байгаа. Тэгвэл интегралын аргаар интегралаа зурвал 2 6 өмнөх хэмжээнд нэмэх. Энэ хоёрын үржүүр нэмэх учраас нэмэх хасах нэмэх. За тэгвэл ийм байх нэ. За энэ бодлого төр нэг зүйл дутуу бичсэн байгаа. Энэ бол эцсийн хариу биш. 2-оос 6-гийн хоорондоо эцсийн хариу биш. Яагаад гэвэл бид нар шихэнда нэг катл шүү за. Тэгэхээр энэ бодлого эцсийн хариу x харилцаа 2-оос 6 болж таарж байна. Өөр зүйл байхгүй, өөр тодорхойлолт томооч тооцох, бичих шаардлага байхгүй. Тэгэхээр ийм энгийн бодлого байна. Сая илтгэгч тэнцвэрлэвшийн талаар үзээд хэд хэдэн жишээ бодлогуудыг бодлоо. Тэгэхээр та бүхэн саяны жишээ бодлогуудыг хангалттай хэмжээнд ойлгосон байх гэж найдаад дараагийн хэлбэр рүүгээ дараагийн хичээл рүү оръё. Тэгэхээр одоо логарифм тэнцвэрлэл биш. Логарифм a суртаа f(x) гэсэн функц нь b-гээс бага бөгөөд тэнцүү бол мөн адилхан a-га 0-1-ийн хооронд гэж бүлэглэн a 1-ээс их гэж хоёр хэсэгт хувааж үзэж байгаа тийм. a 0-1-ийн хооронд бол f(x) функц нь a-гийн b зэрэгээс a-гийн зэрэг b гэдэг тооноос их бөгөөд тэнцүү гэсэн үг. Яагаад гэвэл логарифмын чанарыг та бүхэн сайн мэдж байгаа байх. Тэгэхээр f(x) гэсэн функцийн хувьд энэ тэгштгэл байсан бол f(x) гэсэн функц нь a-гийн b зэрэгтэй тэнцүү гэж харж ирнэ. Харин суур нь 0-1-ийн хооронд байгаа учраас тэмдэг нь мөн эсрэгээрээ солигдох буюу энэ баруун тишээ харсан тэмдэг зүүн тишээ харсан байгаас ийм л ялгаатай. Тэгэхээр та бүхэн энэ илтгэгч тэнцвэрлэгч логарифм гэдэг зүйлүүд дээр суур буюу a гэдэг тоон 0-1-ийн хооронд байвал тэмдэг нь эсрэгээрээ солигдно гэдэг дүрмийг цээжлээд авах болно гэсэн. За тэгвэл a 1-ээс их үед f(x) гэсэн функц нь a-гийн b зэрэгээс бага бөгөөд тэнцүү. Тэр тэмдэг нь хэвэндээ буюу баруун тишээ харсан гэдэг хоёр тоо адилхан байгааз. Тэгээ мөн адилхан f(x) гэсэн функц нь тэгээс их гэсэн хоёр тодорхойлолт мужийг заавал тооцох ёстой. Ингэж энэ бодлого бүтэн бодно гэсэн. За логарифм тэнцвэрлэвшийн үед яг ийм байна. Тэгэхээр хэдүүл хэд хэдэн жишээ бодлого бодж үзье. За
Логарифм тэнцэтгэл биш сэдвийн жишээ бодлого нэг байна. Энэ бол маш энгийн бодлого. Тэр хамтдаа бодъё. За, суурийн хувьд шинжилгээ хийвэл суурь нь 1-ээс их буюу 5 гэдэг тоогоо учраас логарифм дотор байгаа тоо тэмдгийн эсрэгээс тэмдэг солигдохгүй хэвэндээ буюу ингэж бууж байна. За тэгэхээр маш энгийн байна. За, нөгөө талаас бид нар логарифм байгаа цагт үргэлж тодорхойлох томж тооцох шаардлагатай. Ямар тодорхойлох томж тооцох вэ гэхээр логарифм дотор байгаа тоо үргэлж тгээс их байна. Тэр энэ тгээс их байна. Энэ тгээс их байна гэдэг тодорхойлох томжийг тооцлоо. Тэр өнөө гурван тэнцвэл бишийн огтлцол нь энэ бодлогын эцсийн хариу болж таарч байна. За тэгвэл эхнийхээс нь бодвол x гэж оруулаад 3 гэж оруулбал 5x нь 7-оос их буюу x нь 5-7-оос их гарч. За нөгөө талаас энэ 4x нь 3-оос их буюу x нь 4-3-оос их гарч. Харин 3 дахь тэнцвэл бишөө x нь 4-оос бага. За тэгвэл зуръя. Интервал 5-7-оос их. Тэгэхээр 5-7 гэдэг чинь нэг бүхэл 1.4 гэсэн. 1.4. Тэгэхээр ийшээ зурна. Тэгээд x их учраас ингэж бичиж байгаа. 2 дугаар хөвчүүл 4-3 гэдэг чинь 0.75. Тэгэхээр баруун тишээ бас оршин. Энэ зүгүүд харин нөгөө тал нь 4-өөс ихс багтай 4 учраас энэ хувьд байгаа гэж таамаглаад ингээд зурна. Энэ гурван огтлцол гэхээр энэ доошгоо буuna, энэ дэшгээ явна. Тэр энэ хоёрын хооронд байгаа энэ шийдвэр буюу x арилгах нь 5-7-оос 4-ийн хооронд байна гэж бодлыг бодох нэ. За одоо логарифм тэнцвэл биш сэдвийн жишээ бодлого 2 байна. Энэ хоёр логарифм дотор байгаа тоог ингэж жишсэн бол x-ийг олохоор гинэ. За үүн дээр бодлого эхлэхээс өмнө хамгийн түрүүнд хэдүүлээ суурь шинжилгээ хэрэгтэй. Суурь нь 4-1 буюу 1-ээс 9 бага тоо учраас тэмдэг нь эсрэгээрээ солигддог гэдэг дүрм дагуу логарифм дотор байгаа тоонууд ингэж гарч ирнэ. Тэгээд тэмдэг нь баруун тиш харсан бол одоо зүүн тиш харж байгаа. За ингээд юм болоод дуусчихгүй бид нар тодорхойлох томооч гэдэг зүйлийг дахин заавал тооцох ёстой. Үргэлж тооцох ёстой. Бид нар хязгаарч тэнцвэл биш тэгштэл бодож явахдаа тодорхойлох модыг мартаж болохгүй. Тэгэхээр ийм тодорхойлох модуудыг бичнэ. За энэ яаж гарч ирэх вэ гэхээр логарифм дотор байгаа тоо тгээс их бичлээ. Энэ тоо логарифм дотор байгаа учраас тгээс их. Тэр энэ гурван бодол эцсийн хариу нь бидний энэ бодлогын эцсийн хариу гарахны. За тэгвэл x-ийг иш оруулаад 1-ийг иш оруулбал 3x нь 3-аас их буюу x нь 1-ээс их гэж гарч ирж байна. Харин энэ чинээс x нь асар 2.1-ээс их гэж гарч ирж байна. Энэ 4-өөс x нь бага гэж гарч ирж байна. За тэгвэл энэ гурван зүйлийг интервал дээр зурвал нэг нь энэ нөгөөт нь асар 2.1-ээс их ийшээ гарна. Нөгөөт нь 4-өөс бага ийшээ орш. За энэ гурван интервалын огтлцлын цэг гэхээр ингээд. Тэгэхээр бидний эцсийн хариу x-ээр айлтгах нь 1-ээс 4 нэ. Маш энгийн бааз. За одоо логарифм тэнцвэл биш сэдвийн сүүлийн жишээ бодлого 3. Энэхүү тэнцвэл шиг бодорой гэсэн байна. За тэр хоёулаа логарифм гэдэг функцийг агуулсан юм тэнцвэл биш байна. Тэрнийг ботхоос өмнө мэдээж янзлна. Хамгийн ихний үйлдэл болохоор янзлна. За 1 гэдэг тоог иш оруулаад логарифм 2 сортой тоог иш оруулж. Тэгэхээр 1 иш орохоор хасах 1 болоод 2-оос 1 ясаар 1 үлдэнэ. За тэр тэнцвэл шиг зүүн баруун талд юу болдог вэ гэхээр хасах логарифм 2-1 4-өөс x квадрат хасах нь логарифм 2 x тэр 1 гэдэг тоглолт. За логарифм 2-1 гэдэг суурийг жишүүл янзлал 2-1 гэдэг чинь 2-ын хасах 1 гэсэн зэрэгтэй. Тэгэхээр логарифмын суурийг суурийн томьёо өсөөр одоо суурийн квадрат тавьвал урд гарч ирэхдээ уруугаараа буюу
2-1 логарифм А сүртэй Б гэж гарч ирдэг. Энэ томьёо ёсоор хэдүүлээ. Энэ 2-1 асар нэгийг урагшаа гаргаж ирээ. Тэгвэл нэгээс бага хасах нэг нь уруугаар гарчаад хасах нэг буцаад өөр гарч ирнэ. Тэр хасаас нэмэхээр энд нэмэх логарифм 2 дөрвөөс x квадрат. Хасдаг нь логарифм 2 x нэмэх 1 гэдэг тоо гарч ирнэ. За үүнээс хоёулаа логарифм 2 сүртэй логарифм 2 сүртэй байгаа учраас хооронд нь хасдаг томьёогоор логарифм дотроо хувааж орж ирдэг тийм. За энэ гарч ирлээ. Нөгөө талаас нэгээс бага бас юм чи нэг янзд бол нэгийг ийм тоолж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгийг ийш оруулахаар 0-оос бага логарифм 2 сүртэй 4-с x квадрат x нэмэх 1. Хасдаг нэг гэдэг чинь логарифм 2 сүртэй 2 гэдэг. Нэгийн оронд логарифм 2 сүртэй 2-ыг орлоо гэж. Яг л тэнцвэртэй учраас орлуулж байна. За тэг мөн адилхан логарифмоос логарифм хасдаг томьёогоороо бодвол 2-ыг өвчин x дээр нэмэх нь болох нь байна. За тэгвэл ингэж бодох юм шаардлага байгаагүй юм байна. Дахин энэ хэсэг дээр буцаа орчих. Тэгвэл логарифм 2 сүртэй 2 нь логарифм 2 сүртэй 4-с x квадрат бахан x нэмэх 1 гэдэг зүйл болчихоо шүү дээ. Яг л нэгийн орд энэ оруулчаар. За тэгэхээр энэ хоёулын суурь нь нэгээс их тоо учир логарифм доторгоо тоо шууд автоматар бууж ирээд яадаг вэ гэхээр бууж ирлээ. Тэмдэг нь хэвэндээ үлдэнэ. За тэгэхээр 2-ыг ийш оруулахаар 0-оос бага 4-с x квадрат x нэмэх 1 хасдаг нь 2. За ижил хуваар өгвөл 4-с x квадрат хасах нь 2x хасах нь 2 бодог нь x нэмэх 1. За энийг янзлуул хасах x квадрат хасах 2x нэмэх нь 2. x нэмэх нь 1. Ийм болох нэ. За тэгвэл 0-оос бага гэж энэ функц гарч ирнэ. Тэгэхээр энэ функцийг интервалын аргаар бодохын тулд үргэлжлэн болон задлах шаардлагатай. Тэгвэл хасах x квадрат хасах нь 2x нэмэх нь 2 гэдгийг үргэлжлэн бодлогын задлах ба хаалтнаас хасыг аргуул x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 2 болно. За тэгвэл энэ дээр хаалтан дотор нэмэх нэг юм нэмж өгөөр дараа хасаад өгч. Тэгвэл үлдэх нь хасах x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 1 хасах 1 нэмэх нь 2 бол. За энэ гурав чи юу вэ гэхээр x нэмэх 1-ийн квадрат хасах 1 нэмэх нь 2 бол. За энэ хасах 1-ийг хаалтнаас гаргаад эндээ бодолт ивэл 3-аас хасдаг нь x нэмэх 1-ийн квадрат бол. За энийг тооны квадратаас тооны квадрат хасдаг томьёо ёсоор янзлуул язгуур дээр 3-аас хасах 1 хасах 1 язгуур дээр 3 дээр нэмэх нь x нэмэх нь 1 гэдэг үржүүрт задрах нэ. За тэгвэл тус бүрд нь энэ юу болж байгаа вэ гэхээр энэ хүү бидний энэ тэнцвэр биш маань юутэй тэнцүү вэ гэхээр язгуур дээр 3 хасах 1 хасах 1 гэсэн. Үржтэн язгуур дээр 3 нэмэх 1 нэмэх 1 гэсэн. Хувадаг нь x нэмэх 1 гэдэг тэнцвэрлэж болоод энэ тгээс баг гэдэг ийм бодлого руу шилжлээ. За энэ бодлогыг ботход бидний энэ хүү бодлогын эцсээр гарах юм. За интервалаараа бодож байгаа юм чи хэдүүлээ одоо тус бүрт нь хаалт болгоно итгэвтэй тэнцвэрлэдэг тийм. Язгуур дээр 3-аас хасах 1 хасах 1 гэсэн тэнцвэртэй үед x нь язгуур дээр 3-аас хасах 1 болно. Харин язгуур дээр 3 дээр нэмэх 1 нэмэх 1 гэсэн итгэвтэй тэнцвэрлэл x нь хасах язгуур дээр 3 хасах 1 болно. За x нэмэх 1-ийг итгэвтэй тэнцвэрлвэл x нь хасах 1 болно. Ийм учраас ийм 3 интервалд хуваахны интервалын тоон шулуунаа тэгээд язгуур дээр 3 ч өөрөө ойролцоогоор 1.7 тоо байгаа бах. Тэр 1.7-оос 1 хасаар энэ ойролцоогоор 1.7 тоо энэ ойролцоогоор 2.7 тоо
байна гэж зүгээр ойролцоогоор таймлаа тавьчих. Тэгээд 3 интервалаар зурнаа. Хамгийн бага хасах 2.7 буюу хасах 6.3-аас хасах 1 зүүн талтай байна. Мэдээж оролцох эрс баг тэмдэг байгаа учраас энэ нь шийд болохгүй. Тэгээд дундлага нь хасах 1 гэдэг тоо хамгийн их нь 1.7 буюу 6.3-аас хасах 1. За, x-ийн өмнөх коэффициентийг бүгд харъя. Хасах, нэмэх, хасах, нэмэх. Тэгэхээр хасах, нэмэх, нэмэхүүдийн үржүүр хасах гарна. Тийм учраас интервал хасаар эхэлнэ, нэмэх, хасах, нэмэх гэж байна. За, тэгээд тгээс бага хотуудын авраа гэсэн чинь энэ хотууд авахны. За, ингээд энэ бодлого дуусаагүй. Хэдүүлээ логарифмтай тэнцэтгэл биш бодож байгаа юм чи үргэлж тодорхойлогдсон мууч гэдэг зүйлийг тооцох шаардлагатай. Ямар тодорхойлогдсон мууч тооцох вэ гэхээр логарифм дотор байгаа тоо тгээс их өнөдөг тодорхойлох муучийг тооцох хэрэгтэй. Тэгэхээр под мууч гэж биччихье. Тодорхойлогдсон мууч нь ажиллах вэ? X дээр нэмэх нэг нь тгээс их 4-с x квадрат нь тгээс их гэдэг. Хоёр тодорхойлох муучийг тооцно. Эхнийхээс x-ний хас нэгээс гэж гарна. Нөгөөх нь 2-оос x хас 2-ын орно гэж энэ хоёрыг бодвол ингэж гарч байгаа. Тэгвэл интервал дээр зурвал эхнийх нь хас 1-ээс их оролцохгүй. Нөгөөх нь хас 2-оос 2 орно. Хас 2 2. Тэгэхээр энэ хоёрын огтлол буюу ингэж авахаар хас 1-ээс x нь 2-ын орно байна гэж гарч байгаа. За тэгвэл энэ интервал дээр ингэж гараад нөгөө интервал дээр маань юу гэхээр хасах 1 2 гэж гараад энэ хоёрын хооронд байна. Тэгвэл тодорхойлох мужтай бидний эцсийн шийд хариалах тустай учраас энэ хоёрын интервалыг хооронд нь огтлцуулаад огтлын шийдийг аавна гэвэл ингэж огтлохоор огтлын шийд нь зөвхөн энэ хэсэгт гарч байгаа. Яг гэвэл эднээс эдний ор шийдтэй байх хэвээр. Тэгсэн чинь хасах 1-ээс зүүн жишээ энэ шийдүүд нь тодорхойлох мужтай хамаарахгүй байгаа учраас устдаад зөвхөн энэ хэсгийн шийд буюу x нь 6.3-аас хасах 1-ээс их 2-оос бага гэж гарч байгаа. Тэгвэл хариу x хариалгадах нь 6.3-аас хасах 1 2-ын оронд байна гэж бидний энэхүү бодлого дуусч байна. Дахин хэлээ. Энэ интервалын хооронд хариалгатаар зөвхөн энэчнээс энэ хоёрын хоорондох шийд гарч байгаа. Тэгэхээр энэхүү шийд маань энэ гараад энэ шийдийг яг эцсийн байдлаар бичвэл x хариалгатах нь 6.3-аас хасах 1-ээс 2-ын оронд байна гэж ингэж гарч байна. За, хамгийн сүүлийн хэлбэр болох модультай тэнцэтгэл биш. За, модультай тэнцэтгэл бишээ бодох вэ? Хэрхэн бодох вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. Модультай тэгшгэлийг хэрхэн бодох, модулын тэмдгийг, модулын хаалтыг яаж задлах та бүхэн мэдж байгаа бах. Хэрвээ мэдэхгүй бол өмнөх хичээлүүд дээр бүгдээрээ байгаа шүү. За, одоо бодолтой тэнцэтгэл бишгээр маш ингэ. За, x дээр нэмэх хаана модуль дотор байгаад b-гээс бага бөгөөд тэнцүү бол хамгийн ихний байдлаар b-г хасах b бага бөгөөд тэнцүү x дээр нэмэх бага бөгөөд тэнцүү b гэж ингэж тэмдэглэл. Ингэж модулаар задлж болно. Тэгээд a гэдэг тоогоо ийшээ оруулаад a гэдэг тоогоо энэ тэнцэл бишээс хасахаар ер нь бол энэчнээс a нь устдаад хасах b-гээс хасгаа b-гээс хасгаа гэж ийм тэнцэл биш рүү шилжинэ. Ойлгож байгаа бах. Яагаад гэвэл одоо энэ тэнцэл бишээс хасах a гэдээ хасаад үгүй. Тэгэхээр хасах b-гээс хасгаа x b-гээс хасгаа ийм төрөл болно гэсэн. Ийм ингэн байдлаар энэ модуль тэнцэл биш бодж олно. Эсвэл өөр арга байж болно. За, энэ тэнцэл бишийг бодох нөгөө арга нь b-ийн тгээс их үед, b-ийн тэгтээ тэнцүү үед, b-ийн тгээс бага үед гэсэн 3 үед хувааж байна. Тэгээд хамгийн ихний үед яаж бодох вэ гэхээр x дээр нэмэх хаана тгээс их үед яадаг вүлээ модулын тэмдэгчин модулын хаалт чинь өөрөө ямар ч үүрэггүй буюу устцдаг. Тэгэхээр модулын хаалт түгээр шууд энэ тэнцэл биш чинь ийм болж байна гэсэн. Тэгээд a-га ийшээ оруулж өгөхөөр x нь b-гээс хагас бага бөгөөд тэнцүү гарнаа. Харин нөгөө талд x дээр нэмэх хаана сөрөг тоо буюу тгээс бага үед модулын тэмдэгчин хасхыг хасгаар задарна. Хасах x дээр нэмэх бага бөгөөд тэнцүү b. Ийм учраас x нь b-гээс хагас их бөгөөд тэнцүү болж байна.
За энийг янзлж жоох муухарч зурчлаа. За харин бэн тэгтээ тэнцүү үед яах вэ? Бэн тэгтээ тэнцүү үед x-ийн механ нэмж асах b-тэй тэнцүү. Өөрөөр хэлбэл x-ийн 2-ын шийдэн нэмж асах b-гээс асах а. Тэгэхээр x1-ийн шийдэн b-гээс асах а, x2-ын шийдэн асах b-гээс асах а гэж хоёр шийд гарч ирж байна. Харин b-ийн тэгээс бага үед шийдвүү. Яагаад шийдвүү? Учир нь модулаас эрэг тоо гардаг. Эрэг тоо гарч хахад x дээр нэмэх а модулаас эрэг тоо гарахад эрэг тоо сөрөг тооноос бага буюу b тэгээс бага үед ямар ч боломжгүй болно шүү дээ. Тэрийг ойлгож байгаах. b-ийн сөрөг тоо x нэмэх а эрэг тоо. Тийм бахад эрэг тоо сөрөг тооноос бага авах боломжгүй. Энэ гурван тохиолдолд ингэж задлаад энэ гурвын нэгдлийг хэдүүлээ. Эцсийн хариу энэ тэнцэтгэл биш эцсийн хариу гарна гэсэн. Тэр нэгдэл гэдгийг санаж авах. Энэ үеийн бүх шийд, энэ үеийн бүх шийд нэгдээд нэг шийд болж гарч ирнэ. Харин огтлол гэхээр юу вэ гэхээр энэ хоёр шийдийн яг хамтдаа байгаа утга нь огтлол болж тарч байгаа. Тэр нэгдэл байна шүү. Нэгдлэр хэдүүл энэ модултай тэнцэтгэл шин бодлогыг бодно шүү гэсэн үг ээ. Одоо модултай тэнцэтгэл биш сэдвийн шатланыг хөө тэнцэтгэл биш бодорой гэнэ. Тэгэхээр хуваарьт модултай тэнцэтгэл ороод ирсэн байна. Энийг хэрэг бодох вэ? Хамтдаа бодъё. За. Модулын хаалтыг хоёр хэсэгт хуваагаад задлаа. Нэг нь нэгээс x тэнцвүүдийг гэж үзээд x нэгтэй тэнцүү байгаа учраас x нь нэгээс их бөгөөд их байвал яах вэ? За үүн дээр тодорхойлох мууч хамгийн түрүүнд бичвэл тод муучсаар x нэг нь тэгтэл тэнцэхгүй. Яг бол x нь нэгтэй тэнцэхгүй гарч ирж байгаа. Хуваарьт тийг аж болохгүй. Тэгэхээр x нь нэгтэй тэнцвэл хуваарийн тоо тэг гараад тоогт хийх учраас боломжгүй болно. Тэгэхээр x нэгээс их эсвэл x нь нэгээс бага гэсэн хоёр хэсэгт байна. Нэгээс ихсэн нэгээс бага гэсэн. За x нэгээс их утгад яах вэ гэхээр нэгээс x нь хасаг тоо болохоор модул нь хасаар задарна. Хасах нэгээс x тэг гэж гарна. Нөгөө талаас x нэгээс бага үед бүх утгууд нь нэмэх байх учраас тийм модул нь нэмэхэр задарна гэж хоёр янзаар задарч. За энэ хоёр төгсдөлийг тэнцэтгэл биш бодоод энэ хоёрын нэгдлийг олвол бидний энэхүү бодлого дууснаа. За тэгвэл энэ бодлого бодъё. X квадрат хасах 5x нэмэх 6 хуваадаг нь хасах тэмдгийг хаалтан дотор оруулбал x-ээс 1 гарч ирнэ. Тэгээд тгээс их. За x квадрат хасах 5x нэмэх 6 өсгөн болон задлагатай яаж задрах вэ гэхээр x 2-ыг үрждэг нь x-ээс 3 үздэг. Тийм учраас шууд x2 өчигний x-ээс 3 бодог x-ээс 1 энэ тгээс гэж гарч иж байгаа. За интервалаа бичвэл 3 ширхэг интервалын хамгийн ихнийх нь 1 2 3 интервалын шийдүүд маань шийдүүд гуруула хязгаарууд маань шийдэнд орохгүй. Тийм учраас юм x үнэтэйс нэмэх ийм учраас нэмэхээр эхэлнэ хасах нэмэх хасах. Тгээс их утгыг аваарай гэсэн учраас нэмхүүдийг авна гэдэг энэ утга хоёрыг авна. За үүн дээр тодорхойлох мууч x нэгээс гэдэг зүйлийг тооцсон учраас тэрийгээ зурвал мөн өөр интервал зурвал ийм болно. Тэр энэний шийдэн нэгээс x 2-ын оронд нэгдэл 3-аас x ихийн оронд ийм хариу гарч ирж байна. За тэгвэл хоёрдугаар тийг тэнцэтгэл шиг бодъё. Энэ маань мэдээж x квадрат хасах 5x нэмэх 6 чинь ийм байгаа юм чинь. Үржтгэн болон задрахтай адилхан задрна. Яг ингэ задрна гэж цай бодсон шүү дээ. Тэгээд нэгээс x энэ тгээс гэж. За мөн адилхан интервалыг зурвал 3 ширхэг интервалын эхнийх нь 1 2 3. Яаж интервалын шийдвүүдээ олоод байна вэ гэхээр хаалт болгоны тэгтээ тэнцвүүлэхээр гарч байгаа. Энийг тэгтээ тэнцвүүлэхээр 1 гарна. Тэгтээ тэнцвүүлэхээр 2 гарна. Тэгтээ тэнцвүүлэхээр 3 гарч байгаа. За тэгээд x үнэт нэмэх хасах байгаа учраас нэмэх хасахын үржүүр хасах гарч байгаа. Тэгэхээр хасах нэмэх гэж интервалыг зурна. За тэгээд тгээс их утгуудыг аваарай гэсэн учраас энэ утга
нэмэх утгуудыг авч байгаа шүү дээ. Энэ гурван шийдэн гуруулаад ирсэх учраас интегралд орохгүй, шийд болохгүй. За тэгээд одоо тодорхойлох мужийг зурвал нэгээс бага гэдэг тодорхойлох мужийг зуръя. Тэгэхээр зүүн шиг юм байна. Энэ хоёрын огтлол байна гэхээр энэ тэгэхээр хариу x нь нэгээс эрс бага гэж гарч байна. За тэгээд хоёр дахь тэнцвэр шиг хариу энэ. Эхнийх нь энэ. Тэгээд энэ хоёрын нэгдэл байх ёстой тийм. Тэгээд нэгдлийн шууд автоматар зурвал хэлвэл хасах хязгааргүйгээс 1-ийн хооронд нэгдэл 1-ээс 2-ийн хооронд нэгдэл 3-аас нэмэх хязгааргүй гэж бидний энэхүү бодлого гарч байна. Модультай тэнцвэр биш сэдвийн 2-р шатлал. За энэхүү тэнцвэр шиг бодорой гэсэн байна. За энэ тэнцвэр бишийг 2 гараа бодж болно. Эхний арга нь бидний хичээлд үзсэн хамгийн ихний арга хасах 1-ээс x квадрат 3 1-ийн хооронд орчно гэж шууд модулын хаалтаа задлж болно. Яг гэвэл эхний дөрвөн ёсоор 1-ээс бага юм чинь модулын задвар хасах 1 болно. Тэгэхээр хасах 1-ээс 1-ийн хооронд байна гэдэг. Хоёр талд нь 3 бүгдэн дээр нь 3 нэмэхээр хасах 1 дээр 3 нэмэхээр 2 гарна. X квадрат засаг 3 дээр 3 нэмэхээр x квадрат гарна. 4 дээр 1 дээр 3 нэмэхээр 4 гарна. За x квадрат нь 2-оос 4-ийн хооронд байна гэхээр за энийг одоо яаж болох вэ гэхээр бүгдийг язгуур дээр оруулж. Тэгвэл язгуур дээр 2-оос x 2-ийн хооронд байна. Эсвэл хасах 2-оос x хасах язгуур дээр 2-ийн хооронд байна гэсэн 2 шийд гарч ирнэ. Яагаад ингэж гарч ирж байгаа? Тэгвэл үгдэмийг хэлэхийн тулд x квадрат чинь язгуураас язгуур дээр орохоор нэмж засах язгуур дээр x квадрат уучлаарай нэмж засах x гэж язгуураас гардаг шүү дээ. Яг гэвэл x-ийн оронд хасах x байсан ч гэсэн x квадратын утга хасах x-ийн квадратын утгатай тэнцүү байдаг. Ийм учраас нэг бол нэмгээр нэг бол хасахаар гэж язгуураас дандаа ингэ задалдаг. Язгуур дээр оруулахдаа тэгэхээр x-ийн оронд хасах тоо байх боломжтой учраас хасах тоо нь энэ хоёрын хооронд байна. Нэмэх тоо байвал энэ хоёрын хооронд байна гэсэн хоёр мууч гарч ирж байгаа. Тэгэхээр энийг шууд хариуг нь бичвэл x хариултах нь хасах 2-оос хасах язгуур дээр 2 нэгдэл язгуур дээр 2-оос 2 гэж бодож болох нэ. Харин өөр арга байгаа. Тэр өөр арга нь юу гэхээр хамтдаа бодъё. Одоо модулын тэмдгийг хаалтыг задлана. Хаалтыг задлахын тулд модуль дотор байгаа тоогоо тэгтээ тэнцвүүлээд x квадрат 3 x тэнцүү язгуур дээр 3 нэмж засах язгуур дээр 3 гэж гарч ирнэ. За тэгэхээр яах вэ гэхээр одоо интеграл маань ийм болно гэсэн. Хасах язгуур дээр 3 нэмэх язгуур дээр 3 гэсэн хоёр интегралга x квадрат өмнөх коэффициент нэмэх учраас нэмэх хасах нэмэх. За тэгвэл энэ хоёрын хооронд энэс энэ хоёрын хооронд л нэмэх байна. Энэ хоёрын хооронд л хасах байна гэж ойлгож байна. Энэ хөө тэнцвэр биш маань. За тэгэхээр язгуур дээр 3-аас x язгуур дээр 3-ын хасах язгуур дээр 3-аас язгуур дээр 3-ын хооронд байвал хасах тоо гарна. Тэгэхээр модулын тэмдэг маань хасгаар задрах буюу ингэ задарна. Харин x нь хасах язгуур дээр 3-аас бага нэгдэл язгуур дээр 3-аас их байвал нэмэх байх учраас модулын тэмдэг маань нэмэхээр задарна. Тэгэхэд ингэж задарч. За тэгвэл энийг бодвол энэ маань хасах x квадрат нэмэх 3 1 тэгэхээр x квадрат нь 2-оос буюу x нь язгуур дээр 2-оос их x нь хасах язгуур дээр 2-оос бага гэж 2 шийд гарч ирж байна. Тэгэхэд бидний хариу маань юу байх вэ? За үүн дээр хэдүүлээ модулын тэмдэг задлж байгаа учраас аль нэг утга нь тэнцүү байх хэрэгтэй. Нөгөө утгууд нэрсэх байх хэрэгтэй гэж задлах хэрэгтэй. За тэгвэл
интерваллаа зурвал азуудар 2-оос хасах азуудар 2-оос бага. Тэгээд тодорхойлох мужаа бичвэл хасах азуудар 3 чинь энэ талтай, нөгөө талаас азуудар 3 чинь энэ талтай. Тэгэхээр энэ хоёрын хооронд байх шийд буюу ингээд энэ хоёрын хооронд шийд, ингээд энэ хоёрын хооронд шийд. Өөрөөр хэлбэл бидний хариу x хариалт нь хасах азуудар 3-оос хасах азуудар 2 нэгдэл азуудар 2-оос азуудар 3 ийм хариу гарах нэ. За, эхний тэнцвэр биш бодвол ийм байна. Хоёр дахь тэнцвэр биш бодвол муу адилхан x квадрат нь 4-өөс бага гэхээр x нь 2-оос бага, x нь хасах 2-оос их. Тэгэхээр энэ хоёрын огтлол байхаараа хасах 2-оос x 2-ын хооронд байна. Тэгээд тодорхойлох мужаа бичвэл зурвал одоо интервалаа зурыг амархан өөртөө ойлгомжтой байдлаар төсөөлөхийн тулд интервалаа зурхаар хасах 2-оос 2-ын хооронд оршино. Энэ хоёр зүг. Тодорхойлох мужаа энийг зурвал хасах азуудар 3 чинь энэ байна. Энэ нөгөө азуудар 3 чинь энэ. Тэгэхээр бидний хариу юу болох вэ гэхээр энэ интервалын хариу бичгээр x хариалт нь энэ хоёрын цэцэр, энэ хоёрын цэцэр. X хариалт нь хасах 2-оос азуудар 3, азуудар 3-оос 2 гэж гарч байгаа. За эхний тэнцвэр бишийн маань хариу энэ, хоёр дахь тэнцвэр бишийн маань хариу энэ. Тэгэхээр энэ хоёр хариу маань нэгдэл огтлол нэгдэл юу болох вэ гэхээр шууд нэгдэлтэй хасах азуудар 3 гэдэг шийд маань ороод нөгөө талд ороогүй нэ. Тэгэхээр энэ хоёр интервалын утгууд нь хоорондоо нэгдэж байгаа гэж ойлгож төсөөлж болно. Тэгэхээр хасах азуудар 2-оос хасах азуудар 2 нэгдэл азуудар 2-оос 2 гэд хэцүү хариу гарч байна. За би нэг яаж автоматар шууд мэдээд байна вэ гэхээр тоо интервалаа зүгээр тархин дотор төсөөлчихөж байгаа. Эхний минь бодлого, эхний хариу маань ингээд хасах азуудар 3-аас хасах азуудар 2-ын хооронд, азуудар 2-оос азуудар 3-ын хооронд гэдэг битүүл хариугаа олцсон шүү дээ. За тэгвэл 2 дугаар тэнцвэр биш маань хариу маань хасах 2-оос хасах азуудар 3. Энэ орохгүй, энэ орохгүй. Тэгэхээр энэ шийдвүүд маань бас ороог байгаа. За нөгөө талаас азуудар 3-аас 2. Азуудар 3-аас 2. Тэгэхээр энэ хоёрын нэгдэл буюу энэ хүртэл нэг шийд байгаа. Тэгээд үүнээс цааш энэ хүртэл шийд байгаа. Голынх нь энэ хасах азуудар 3 гэдэг нь шийдэнд орж байгаа учраас энэ бүхэлдээ нэг шийд болчихж байгаа. Нэг интервал шийд. За нөгөө талаас энэ шийдүүд маань явж байгаад энэ дээр зогсоод цаашаа азуур хоёрлоо үргэлжлэж байгаа. Тэгэхээр энэ хоёр маань бас нэг интервал болоод нэг шийд болчихж байгаа гэсэн. Тэгэхээр хасах 2-оос хасах азуудар 2-ын хооронд нэг интервал гэхээр энэ гараад ирлээ. Азуудар 2-оос 2-ын хооронд нэг интервал гэхээр энэ гараад ирлээ. Тэгэхээр бидний бодлого хариу энэ болж таарч байна. За энэхүү модультай тэнцвэр шиг ийм хоёр аргаар бодож болж байна. Тэгэхээр өөрт амархан аль ойлгомжтой гэсэн аргаараа та бүхэн ботход болтоо. За бидний хичээлийн сүүлийн жишээ бодлого модультай тэнцвэр сэдвийн жишээ бодлого 3 байна. За энэхүү бодлогыг хэрхэн бодох вэ? Хоёр модулийн хаалт. Тэгэхээр нэг аргаар бодно. Өмнөх бодлогуудын аргатай мөн адилхан. Гэхдээ ганц зүйл нэмэгдэнэ. Модулийн тэмдгээ бид нэр задлах хэрэгтэй тийм. Тэгэхээр модуль дотор байгаа тоодыг тэнцвэрлэнэ. Хоёр янзаар тэнцвэрлэнэ. x тэнцв 3, x тэнцв хасах 2 гэд гараад ирлээ. За тэгээд интервалаа зурна. Хасах 2, 3. Ийм байгаа тийм. За тэгвэл x нь 3-аас их бөгөөд тэнцүү үед яах вэ?
3-аас их буй тэнцвүүд x 3 утга 90 байна. Тийм учраас модулын тэмдэг нь нэмэхээр задарна. За тэгвэл дээрээ x 3-ын модулыг бичиж доороо x нэмэх 2 модул бичиж. За x нь 3-аас их үед x нэмэх 2 утга чинь 90 байна. Мөн адилхан нэмэх байна. За асуу 2-оос 3-ын оронд x утга байвал яах вэ гэхээр x-с 3 утга чинь сөрөг гарч ирнэ. Тэгэхээр хасгаар задарна. Харин асуу 2-оос 3-ын оронд x нэмэх 2 утга нэх гарна. За юм байна. X нь харин асуу 2-оос зүүн шиг буюу асуу 2-оос багтаа үед x 3 ч асуу 5-аас багтаа болох учраас асуугтай гарна. Харин x нэмэх 2 чинь мөн адилхан асуутай гарч байгаа. За ийм байна. Тэгэхээр энэ аргаар одоо ингээд интервалаа зурчлаа. Энэ аргаар бид нэр модулын хаалтаа задлана гэсэн. За x дээр нэмэх 3 нэмэхээр задарна. Нэмэх нь 3. X дээр нэмэх 2 чинь нэмэх гэж байгаа учраас хаалт нь нэмэхээр задарна. Ингээд л. За одоо 2 дахь интервал асуу 2-оос x 3-ын хооронд байлаа. Гэвч бол эхний минь модулын хаалт маань хасах гарч байгаа учраас хасгаар задарна. Тэгээд 2 дахь маань нэмэх гарч байгаа учраас нэмэхээр задарна. Ингээд л. Харин 3 дахь маань хоёулаа хасах гарч байгаа учраас мод эхлээд интервалаа бичиж x нь асуу 2-оос бага. Үед хасах x-с 3 нэмэх нь 3 хасах x нэмэх 2 гээд 3 мож туваагаад бидний модулын хаалтмаа задарчлаа. Энэ болохоор одоо ингээд шугамн тэнцвэрлэж болчиход ямар ч зэрэг авахгүй маш энгийн зөвхөн x-с хамаарч тэнцвэрлэж. Тэгэхээр бид нар энийг бодвол энэ 3 можийнхаа нэгдлийг олох болох гэсэн. За тэгвэл энэ хаалтнаа задлууд хас 3 3-таа устдаад x үлдээд нөгөөх нь x нэмэх 2 гарлаа. За тэгвэл x-ийг ши оруулбал x-с x хасаар 0 гараад 0 2-оос их үнэн гарч байгааз үргэлж үнэн байдаг шийд гарч ирвэл бид нэр тодорхойлох томчаараа буюу энийгээр шийдэ бичдэг. Тэр энэ бол x-ийн ямар ч утганд үнэн гардаг гэсэн үг л дээ. За тэгвэл x нь 3-аас их гэдэг зүйл эхний хэсгээс гарч ирж байна. За 2-р хэсэг бод. Хасах x нэмэх нь 3 нэмэх нь 3 x нэмэх нь 2. Одоо энэ 6 2-ыг шорлоход 4 2x өөрөлдвөл x 2-оос их гэж гарч ирж байна. За x 2-оос их тэгэхээр интервалаа зурвал 2-оос их гэсэн чинь тодорхойлох томч маань хасах 2-оос 3-ын хооронд. Тэгэхээр бидний хариу x хариалт нь шууд ингэ бичиж 2-оос 3-ын хооронд буюу энэ хоёрын нэг огтлол байна. Энэ 2-оос 3-ын хооронд ийм хариу гарч ирж байна. За 3 дугаар хэсэг маань бодолтын хэвэл хасах x нэмэх нь 3 хасах x хасах 2 хооронд. За тэгвэл юу арах вэ гэхээр хасах x-үүд нь хоорондоо устна 6 хасах 2-оос бага. Тэгэхээр энэ худал гарч байгаас тэгэхээр энэ шийдвүү гэж x ямар ч утгад шийдвүү гэдэг бодлогослж байгаа. Тэгэхээр энд шийдвүү энэний шийд маань энэний шийд маань. Тэгэхээр энэ хоёрын нэгдлэр бидний зайр гарнаа гэсэн. За интервал энэ хоёрын нэгдлийг зурвал дээдлэх нь 3-аас их гэж гарч байгаа. Энэ хоёрын шийдтэй. Харин доотлох нь 2-оос 3-ын хооронд ингэ шийдтэй. Энэ хоёрын нэгдэл гэдэг чинь энэчнээс баруун шорч бүх хэсгүүд буюу x хариалт нь 2-оос нэмэх хязгааргүй гэж гарч байна. Тэгвэл x 2-оос нэмэх хязгааргүй байхад энэ тэнцвэр биш маань үргэлж биелнэ гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хичээл 3 зүйл үзлээ. Модультай тэнцвэр биш, логарифм тэнцвэр биш, эхлэгч тэнцвэр биш. Энэ 3 хичээлийг хангалттай сайн ойлгосон бах жишээ бодлогод дээр дэлгэнгүй тайлбарласан байна. Тийм учраас өөрсдөө баттгаад өөр гэсэн уур чадвараар өөр гэсэн арга барилаараа төрөл төрлийн бодлогуудыг бодож үзээрэй. Ямар нэгэн хэцүү зүйл гарвал надаас асууж болно. Манай сувгдоор комент хэсгээр сэтгэлээ үлдээж болно шүү. За тэгэхээр анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа. Дараагийн хичээлээр хамтдаа уулзцгаая.